Манай бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн манай семинарын сэдэв болохоор нэрөг бүтээх давхарч байгаа. За бэлтгэсэн өвөө номын ярилт. За нэрөг бүтээх давхар гэх юм бол ер нь маш олон давхарууд байдаг. Тэгээд би яг энэ удаагийн хичээлээр яг нийт 7 давхарыг одоо та нартай бэлдсэн байгаа. За нэрөг бүтээх давхарын эхний давхар нь болохоор Ч за мөн чин гэсэн хоёр давхар байна. За энэ болохоор одоо үеийн төгсгөл харгалзахгүй тэгээд шууд залгаж ичдэг. За жишээ нь гэх юм бол усуу чин за энэ болохоор усчин гэж шууд үеийн төгсгөл харгалзахгүй их шиг байна уу гийгэлэгч байна уу ялгаагүй шууд залгачихна. За хоёр дахь нь буюу малд гэдэг одоо үнцэн үгэн дээр чин нөхцөлөө залгангууд малчин гэсэн нэр үг болно. За галд гэсэн одоо үгэн дээр ч залхахаар одоо галж за дараагийн жишээ нь им гэдэг дээр ч нөхцөлөө залгах юм бол имч гэсэн нэр үг бүтгэнэ. За дараагийн нэг давхар нь болохоор эвчээ давхараа. За энэ болохоор ихшгэр төгссөн нэр үгийн үндсэн залхах нь. За жишээ нь хуруу гэд хуруу гэсэн үгэн дээр эвчээ залхах юм бол хуравч гэж залхах нь болохоор ихшгэр төгссөн үгэн дээр өөр нь хвчлэн залгагддаг. За хоёр дахь нь болохоор чи хи буюу чи гэсэн үг. За энэ дээр эвчээ залгахаар чихвч гэсэн нэр үг бүтэж байна. За дараачих нь болохоор илэг гэж байгаа. Одоо илэг гэдэг ч одоо нөгөө дотор хэрэгтэй юм биш харин одоо илгэмсэг юм дотн гэсэн одоо утгаар орно. За энэ дээр эвчээ залгах юм бол илгэвч гэсэн одоо нэр үг бүтэц жишээний байна. За дараачих нь болохоор вар гэсэн одоо нэр үг бүтэц давхар байгаа. За энэ болохоор үйл үгийн үндсэнд залгагддаг. За вар нь болохоор за одоо уйлд гэдэг одоо үйлдэх гэдэг үйл үгийн үндсэн дээр бараа залгах юм бол уйлд үргэсэн мөн адил одоо үгийн төгсгөл харилцахгүй юу нь залгадаг. За дараагийн нэр үг бүтэц давхар нь болохоор морь. За морь нь болохоор одоо үйл үгийн үндсэн залгах. Чинь одоо хөдөл явах эр гэсэн одоо үгэн дээр одоо ингээд морь залгах юм бол одоо хөдөлмөр гэсэн одоо юм нэр үг болох нэ. За дараачих нь болохоор илт. За энэ болохоор ихшгэр төгссөн үгийн үндсэн залгагддаг. За жишээ нь асаагүй буюу асуу гэдэг одоо ихшгэр төгссөн үгэн дээр илтээ залгах юм бол асуулт гэсэн үг болно. За хоёр дахь нь болохоор би чи гэж байгаа. Бич гэдэг дээр илтээ залгах юм бол бичлэлт гэсэн одоо нэр үг бүтэх жишээний байна. За дараачих нь болохоор цэ буюу цаа цэ. Энэ нь болохоор за ер нь одоо үгийн төгсгөл харилцахгүй залгах нь. За чинь хи гэдэг дээр одоо ахих дэвших гэсэн үгэн дээр цэг залгахаар ахиц гэсэн нэр үг бүтэж байна. За хоёр дахь нь болохоор байри буюу барь гэсэн үг байна. За энэ дээр цэг залгах юм бол барьц гэсэн нэр үг бүтэж байна. За дараачих нь болохоор иш гэж байгаа. За энэ болохоор мөн адил одоо үгийн төгсгөл харилцахгүй их шиг гүйгэлж ялгаагүй бичнэ. За энэ болохоор та буюу тад гэж байгаа. За тад үгэн дээр ишиг залгах юм бол таташ гэсэн одоо нэр үг бүтэж байна. За хоёр дахь нь болохоор идэ буюу ид. За энэ дээр ишиг залгах юм бол идэж гэсэн нэр үг бүтэж байна. За өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.